За юу цаана guys, өнөөдөр бид бүхэн Солонгосын манхва ертөнцийн бараг л One Piece гэж хэлж болох Luffy-ийн манхваны таймлайн талаар өнөөдөр бид бүхэн ярилцахаар боллоо. Бичлэг маань нийт 3 хэсгээр хуваагдсан гарах бөгөөд эхний хэсэг буюу Generation Zero нудраг бүлгэмийн 90 үе. За эхлэхээс өмнө нэг зүйлийг тодруулаад авъя. Зарим хүмүүс таймлайн гэж юу вэ гэж асуудаг юм байна. Ер нь таймлайн гэдэг нь Luffy-ийн дээр байдаг тусдаа зүйл биш. Зүгээр л үйл явдлын цаг хугацааны дараалал нь ярьж тухайн болсон зүйлийг нэгтгэн тайлбарлаж байгаа хэлбэр юм аа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр Luffy-ийн үеийн үйл явдлуудыг дараалал нь ярьж яг юу болсон болохоор та гарцгаая. За хэдүүлээ буцаадах бол сэдвээр орцгоё. Luffy-ийн хамгийн сонирхолтой гэрнээ бас хамгийн нууцлаг хэсэг бол яахааргүй Generation Tech буюу King Caprion-ы нудраг бүлгэм үүсэж Японы Ямазаки бүлгэмтэй хийсэн агуу дайны үе. Гэвч энэ 90 үе манхва дээр хамгийн бага гардаг нь нууц биш юм аа. Зохиолч маань болохоор Luffy-ийн энэ алтан үеийн тухай флашбэк буюу өнгөрсөн үеийн дурсамжуудыг маш бага дурсдаг байсантай холбоотой. Харин яг одоогоор хамгийн сүүлд гараад байгаа 610 дугаар бүлгээс хойш энэхүү домог тэрний тухай илүү дэлгэрэнгүй үзүүлэх хандлага маш тод ажиллагдаж эхэлсэн баггүй. Энэ бүхний эхлэл хэсгийг харин зөвхөн тухайн үед ойролцоогоор бидний Бактенел болон нэгдлийн үеэс ойролцоогоор 40 жилийн өмнө Солонгос улс бүхэлдээ эмх замраагүй байдалд орчихсон байсан. Бүгд л мөнгө, эрх мэдлийн оноос улаарч хүмүүсийг ямар шалтгаангүйгээр хядаж байсан нь маш докторгүй айц үзтэй байсан үе гэдгийг илтгэх мэт. Яг энэ цаг үед Солонгосын талаас бас хэд хэдэн маш үжирхэг тулаанчид төрөн гарсан байдаг бөгөөд тодруулбал чөлөөлөх бэлтгэлийн салааны Инха, тэрэг чирдэг тулаанч Нобаку, Choi Lightning, эрх дураараа 3 залуу гэгддэг Yu Guan, Yi Bolgu, No Jesu мөн эрх чөлөөний төлөө тулалддаг Han Tae-guk, Kwang Gun-р байв. Үүнээс гадна Ямазаки бүлэглэлтэй шууд дайсагнадаг Yu Peg-gun, Jan Teo, Choi Myung-hoo, Park Hwa-soo гэх мэт цуутай эрчүүд ч мөн байсан юм. Мөн тэр үеийнхээ хамгийн хүчрэг гэгддэг хүмүүсээс бас дурдвал ясаатгах сериумын үндэслэгч Jin Wini аав, Jin Mujin, Хуаран элдний залгамжлагч И Банху болон Унсан Баатар буюу King Caprion-ы үнэнч жолооч Жеригийн аав Kwon Baek-ho зэрэг жинхэнэ мангасууд оршин тогтнож байсан юм. Харин эдгээр домгуудаас ч илүү тасарчсан бүр дээрэн зогсдог 4 хүн байсан нь нудраг бүлгэмийн 4 тулхуур юм. Үүнд нь бүлгэмийн удирдагч King Caprion, Тойлон хаан Багчиньян болон гуйлагчны хаан И Том, Элит буюу Choi Charles гэсэн дөрүүд багтдаг. Харин энэ дөрөв нь ээлж бүлгэн байгуулснаар Японы Ямазаки бүлгэнтэй түүхэн дайн хийж эцэст нь ялалт байгуулдаг бөгөөд тэрхүү цус дайны дараа бүлгэн буцаад тарсан түүхтэй байдаг. Харин Японы талаас ч гэсэн зүгээр байгаагүй бөгөөд тэр дундаас гэвэл Ямазаки Шинжи, Ямазаки Шинген болон Ямазаки Шинтаро, Ватанабе Кокуин, Масайчи Таканобу, Такаши Мацумото болон Кожимагийн ах дүүс болох Шигайчи Кожима, Хироюки Кожима гэх мэт аимшигтай хүчнүүд ч мөн багтаж байв. Харин зөвхөн энэ хоёр том хүчнээс гадна тухайн цаг үед өөрсдийн нөлөөг бас тогтоогоод байсан Хятадын 7 өндөрлөг болон Инчоны хурд бүлэглүүд ч мөн энэ үед оршин тогтнож байсан юм. Үүнээс нэх удалгүй нудраг бүлэглэл болон Ямазаки бүлгэмийн дайнд тусаж нудраг бүлгэмийн бүрэн ялалтаар өндөрлөдөг юм. Тэгээд үүнээс хойшлохоор King Caprion өөрийн бүлгэмээ тархаж ертөнцийг арай өөр замаар буюу улс төрийн замналаар өөрчлөх гэж оролцсон ч харамсалтай нь өөрийн хүү болох Kim Gitae болон E James нарт алууснаар түүний агуу домог эцэс болдог юм. Харин Багчиньяны хувьд өөрийн сонгосон эмчийн мэрэгчлээ дээшлүүлэн ажиллаж эхэлсэн ч сүүлд нь ажилчид гих бүлэглэлд баригдан лабораторид нь туршилт хийж байгаад Бактенел болон нэгдлийн ачаар аврагддаг гэлээ. Харин Choi Charles-ийн хувьд бол нудраг бүлгэн тарсны дараа маш туйлын хэцүү хүнд байдалд орсон бөгөөд өөрийн дөнгөж төрсөн охин буюу Crystal Choi-г тэжээхийн тулд буруу зам руу орохоос өөр аргагүй болдог. Энэ үеэс л 2 дугаар үеийн 4 том бүлэглэл үүссэн анхны суурь тавигдсан гэж үздэг юм. Харин И Том-ийн хувьд бол өөрийн цонхон компани эхлүүлсэн нь хожмын алдарт цагаан бар буюу White Tiger Personnel агентлаг үүссэн байлаа. Ийхүү өмнөх үе буюу Generation Tech-ийн 90 үе King Caprion-ы нудраг бүлгэнд тарснаар албан ёсоор дуусдаг юм.
За тэгээд үүнээс цаашиг бол нэгдүгээр үеийг түүхийг манай найз үргэлжлүүлээд ярих болно. Тэгээд минь хоолойч гэсэн хавчлаа. За одоо Лукасмын тойрог үе буюу заримдаа дайны үе гэж нэрлэгддэг хэсгийн талаар ярилцъя. Энэ үеийг ойлгохын тулд эхлээд өмнөх газар дорх ертөнц ямар байсан гэдгийг төсөөлөх хэрэгтэй. Тэр үед бүх хүч нэг том системийн дор төвлөрсөн тодорхой нэг удирдлагатай байдалтай байсан. Өөрөөр хэлбэл эмэг систем тарагдавч өнөөд нэг хүний хүчээр тогтож байсан гэсэн үг. Гэхдээ бүх зүйл Гапрон хэмээн ус төр рүү орж өөрийн хүчний бүлгэлтийг тарах шийдвэр гаргаснаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэр өмнө нь газар дорх ертөнцид асрах нөлөөтэй хүн байсан ч устдад орсноор тэр ертөнцөөс алдсан байна. Хамгийн том асуудал нь тэр өөрийн дагалдагчдаас хэнийг ч залгамжлагч болгон үлдээ бий бодлоосон. Ингээд нэг том өдөртөгч бий болсон болохоор газар дорх ертөнцид асар том хоосон орон зай үүсдэг. Тэр хоосон орон зайд нь энгийнээр хэлбэл хаангийн болсон газар гэсэн үг. Харин хүч гэдэг зүйл хоосон байвал заавал хэн нэгэн түүнийг эзлэхийг хүсдэг. Ингээд өмнө нэг дор байсан хүчнүүд ажмаар хуваагдаж эхэлдэг. Гапрон хэмээн хуучин дагалдагчид өөрөөр бүлэглүүд болж салж тус бүрдээ өөрийн газар нутгийг өөрийн нөлөөлтийг бий болгохыг оролддог. Гэхдээ тэд бүгд маш хүчтэй хүмүүс байсан учраас хинч бүрэн давамгайлж чаддаггүй. Ингээд газар дорх ертөнцөө нэг төвхтэй систем байхаа болж олон хүчний хоорондын төслийн талбар болж хувирт юм байна. Энэ үеийг цэнхэн дайны үе эхэлдэг гэж ойлгож болно. Учир нь зөвхөн хүчний хуваагдал биш, харин жинхэнэ эрх мэдлийн төлөөх дай эхэлдэг. Эхэндээ энэ зөвхөн өшрөх хүмүүсийн хоорондын зөрчлөөс сайн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ тэмцэл улам өргөжөж илүү олон хүчийг амарч эхэлдэг. Тэгээд хамгийн амхан хурж болох их хүсэл нь ахлах сургуулийн хүүхдэд болдог. Учир нь тэр насныхан хүчийг туршиж үзэх хүсэлтэй өөрийгөө батлах хэрэгцээтэй байдаг. Тиймээс тэд эхлээд зүгээр л туслагч жижиг далуур хийдэг хүмүүсээс орж ирдэг. Гэхдээ асуудал нь тэд хүчийг амсч эхлэхээр аажмаар уучлагддаг. Мөнгө, айдас, эрх мэдэл гэдэг зүйлийг ойлгож би заавал яагаад доорох ёстой бэ гэсэн бодолд орж эхэлдэг. Ингээд шинэ үеийн тулаачид аажмаар дууч эхэлдэг. Нэг талаас хуучин хүчнүүд хоорондоо тэмцэлдэж байдаг бол нөгөө талаас тэдний доороос шинэ үеийн хүчнүүд үүсэж гажирдаг. Энэ давхар процесс нь газар дорх ертөнцийг бүрэн өөрчилдөг юм байна. Хуучин бүтц нь урж шинэ үйлдэлүүд бий болж хүчний тэнцвэр бүрэн өөрчлөгддөг. Ингээд энэ тойргийн үе гэдэг зүйл бол зүгээр нэг тайм биш. Харин бүх Лукасмын хүчний системийг дахин төрөхөд хүргэсэн хамгийн чухал гэж ойлгож болно. За энэ хүрээд бол бидний өнөөдрийн бэлтгэж гаргасан бичлэг бол ингээд өндөрлөж байна. Бид бүхэн дараагийн бичлэг дээр 1-р үеэс хойш 2-р үе буюу манай гол дүр бол Пак Даниэл болон нэгдэл ажиллажээд хостел буюу нийтийн байрын бүлэглэл гэх мэт маш олон аркийг нэгтгэсэн цуврал бичлэгийг хүрэхээр цаашдаа анхаарч бэлтэж байгаа болно. Хэрв танд өнөөдрийн үзсэн бидний бэлтгэж бэлтгэсэн энэ хүрээлэг маань таалагдвал лайк дарж, subscribe дарна. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа.